Хамтаа уншия болонгийн 5 дахь дугаарын зочноор хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөл болох уурлах болон урам угарах мэдрэмжийн талаар ярилцахаар мэргэжлийн сэтгэл зүйч эс хулан хүрсэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Тэгэхээр яг өнөөдөр энэ хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөлийн талаар ярилцахтай холбоотойгоор би яг ийм хүүхэн бас номууд авч ирсэн. Тэгээд энэ дээрээс одоо жишээ баримт болгоод танаас асуулт маань илүү бодиттой болох юм лөө гэж бодлоо. Тэгэхээр энэ дээр уурсан үедээ гээд энэ ном дээр жишээлбэл энэ бол хүүхдэд зориулсан уу? Энэ дээр бол жишээлбэл уур хүрэхээр гидсэн дотор минь халуун шатаад би яг л галтуул болчихсон юм шиг санагддаг. Би яг дэлбэрлээ гэдэг жаа байхгүй юу? Энэ хүүхдэд зориулсан ном. Тэгэхээр яагаад хүүхдэд одоо уурлахаар бидний дотор яг ийм юм болдог. Бид нэр яг галтуул шиг ингээд дэлбэрэхэд бэлэн болцдог гэдэг энэ мэдрэмжийг хүүхдэд ойлгуулахын цаад учир шалтгаан юу юм бэ? Тэстэ энэ яг зураг нь яг л нэр галтуул шиг болсон байна тийм. Ямар хөөрхөн юм бэ? Тийм байна. Одоо энэ хүүхдээ яг энэ уурлж гин үү, эсвэл энэ гунхирж гин үү, тий энэ шалтгаанаа олоод мэдчих юм бол би яг уурлж байгаа юм биш үү? Би яг энэ баярлаа догтлоод байгаа юм биш үү гэл тий. Эсвэл би яг түгшээд байгаа юм биш үү гэдгийг мэдчихвэл тэрийг ойлгочвол тэрнээс гарах зам олчих байхгүй юу? Тий. Тийм учраас одоо яг сая яг зөв хэлсэн байгаа байхгүй юу? Жишээ нь уурлж байгаа хүүхд болох хүүхдчээ том хүнч адилхан яг энэ дотн одоо нүүр нулаагаал тий халуун ойргох, чих халуун ойргох, зүрх хурдан цоглох тийм ээ гар хөл салгалах. Тэгэл яг л нэг дотроос яг дэлбэрэх гэж байгаа юм шиг яг тийм мэдрэмж яг төрдөг. Тэгэхээр одоо саяны жишээн дээр гэх юм бол яг ингээд яг тий зүрх нь хурдан цоглол яг дэлбэрэх гээд байгаа юм шиг ийм мэдрэмж төрөөд ах юм бол эн чинь уур шүү. Чиний уур хүрээд байгаа юм биш үү гэдгийг ингээд хэлээд өгчих юм бол хүүхэд ингээд нэрээ би чинь уурлаад байгаа юм биш үү? Тэгвэл би одоо юунаас болоод уурлсан юм болоо гэд ингээ өөр өөртөө ажиллахад нь илүү тусдаг хүн болно гэсэн. Тэгэхээр эцэгчүүд манай хүүхдээ одоо уурлаад хийнгүүт шууд уурлахаа бойл инктиг гэж загнахын оронд сэтгэл хөдлөлийг нэрлэж хүнзэтэй байх нь шүү дээ тийм ээ. Чи яг ингээд галтуул шиг дэлбэрэх гээд уурлаад орилоод бэн штэ гэдэг ч юм уу тий. Тэнгэж хэлж өгөх нь бол хамгийн зөв. Тэгжиж тэр уур гэдэг зүйлийг зохицуулж сурах нь штэ тий. За. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл дараа нь яг саяны таны ярьсантай холбоотойгоор эхлээд ингээд уурлахаар хүн ийм болдгоо гэд мэдрэмжийг нэрлэж өгчөө дараа нь энэ арга замуудыг нь бас энэ ном дээр зааж өгсөн байна. Тийм энэ ингээд ямар үед уурч нүрдэг вэ? Ийм үед уурч үүрдэг баха. Гэхдээ уурлсан үедээ чи яаж тайвширдаг вэ гэд уурлахаар чи яаж тайвширдаг вэ? Уртаа гिचийн амьсгал аваад гаргана. Амьсгал авлаа, гаргалаа. Аль эсвэл өөрийнхөө дуртай газар гэсэн байна тий. Аль эсвэл өөрийнхөө дуртай газар очиод одоо суугаарай. Эсвэл ууралсан үедээ аав ээжийнхээ үр дээр суугаад яагаад ууралснаа чи ярьж болно шүү гэд ийм аргууд жишээлбэл энэ ном дээр зааж өгсөн байна. Тэгэхээр яг ийм аргуудыг ууралсан үедээ яаж уураа гаргаж тайвшруулах тийм аргууд хитэн наснаас эхлээд хүүхдэд зааж өгвөл илүү тохиромжтой байдаг вэ? Хүүхд багтна гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй хамгийн гол нь цаг гаргаал те энэ хүүхэн юм ном хүртэл гарсан байгаа юм чи энэ дээрээ тайлбарлаа зураг дээр ярил бас аягүй сайн ойлгодог. Зураг ярьж болно, үлгэр ярьж болно те ийм байдлаар хүүхдтэйгээ сайхан ярилцаад чиний яг саяны ийм мэдрэмжүүд төрөөд ах юм бол яагаад уур нь хүрсэн гэдэг ингээд те өөрөөс нь асуугаад яриад хүүхдээс хүүхэн тайлбарлаж хэлнэ. Тэгээд ирэхлээр нь саяны арга шиг те сая бол жишээ нь амьсгалын дасгалыг зааж өгсөн байна шүү дээ тий. Эсвэл бас ингээд тий тоол харга байдаг шүү дээ. Хамгийн амархан гэвэл тоол харга байна тий. 10 хүртэл одоо тий дотроо ингээд хүүхд дотроо ингээд уур нь хүрхлээрээ тий ингээд дотроо ингээд тоолдог байхгүй тий. Ингээд ширээн доогоор гараа хийсэн ч болно тий. Эсвэл карманда байсан ч болно. Тэгэл 1 2 3 4 5 гэл ингээд амьсгаа авлаа 1 2 3 4 5 гэл гаргаал тий. Ахаал нөгөө гараа ахаад чанга хатгаал 1 2 3 4 5 гэл амьсгаа гаргаал. Энэ амьсгаа төгждөг юм арга байгаа. Бас зүгээр л зөвхөн хурууга тоолж явах
тоолж байгаа тоон дээрээ анхаарлаа төвлөрүүлж бас болно. Ерөөсөө л тэр өөр төрөөд байгаа тэр их бодлын тэр энергиудыг л өөр тийш нь төр сарниулж байгаа байхгүй юу? Түр сарниул. Тийм ийм арга байдаг гэсэн үг. Тэгээд бас амьсгаа гаргана өөр болох тэр бодлоо сарниулахаас гадна ахаад бас тухтай газараа гэж сая хэлж штэ тий яг зөв. Тэр өөр хүрээд байгаа орчноос өөр газар очиж болно. Орчноос солих аргаас байж болно. Бас ер нь бол уур хүрч бай, бухимдах ер нь сэтгэл хөдлөлийг ер нь өөр энерги рүү шилжүүлэх арга хамгийн зүгээр байдаг. Тэгээ бас эцэгчүүдийн манд нэг юм яриа болдог. Хүүхдээ тавшруулах эцэгчүүд өөр өөрийн аргатай байдаг юм байна. Дийлэнхтэй үл яг таны түрүүний хэлснээр нөгөө нэг тэр уурлаад байгаа тэр амар энергийг өөр тийш нь одоо сарниулах аргыг хэрэглэдэг. Түүнээс гадна цаас оруулдаг. Эсвэл шок нүдүүлдэг. Эсвэл тоглоом байна тий. Нөгөө ингээд pop гэдэг ингээд зохиод идэг тоглоомыг тоглоулдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр уурыг илэрхийлэгч, уурыг тайвшруулж гаргахтаа тийм одоо сөрөг арга гэж байх уу? Байна. Уурыг гаргах аргач нөр олон янзын арга байгаа. Гэхдээ тэр чинь бас ахаад бас эерэг сөрөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг сая хэлсэн энэ уурын шок гэж байна тий нөгөө уурын дэр гэж байна. Нөгөө нэг том чихмэл баавгай байгаа байхгүй. Тэгээ нөгөө би яг санаад байгаа байхгүй. Ууралсан үедээ тэр ууралсан хүнээ бодоод тэр юугаа зохиороо дэрээ зохиорооч гэдэг юм тий. Бас нэг хүүхэлтэн дээр бүр юм уураа гаргах өрөө гэдэг бүр бэлтгэсэн тийм өрөө гарч ах жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр хүүхд одоо өөрөө ууралсан үедээ уураа яаж гаргаж сурна уу? Тэр маань яг л хүний тархинд ингээд те ууралсан үедээ мишаг зохих хэвээр. Ууралсан үедээ ууралсан үнэ бодоод юм зохиж чинь те. Ингээ ууралсан үедээ хашгирах хэвээр. Дэрлүү хашгираараач гэдэг юм уу те. Уурлаад хашгирах хэвээр, уурлаад зохих хэвээр гэдэг ингээд энэ холбоос маань ингээд холбоос болоод ингээд тархинд хадгалагдчихлээрээ дараа нь уур хүрсэн үедээ би зохих хэвээр, хашгирах хэвээр гэдэг ийм нөгөө нэг зан үйлийн төвшөнд ингэж илэрч гараад байгаа байхгүй юу. Бүр зан үйл болоод тогтчихно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэр үйлдэл маань тухайн үед уурыг сарниулж байгаа юм шиг боловч яг тэр ингээ холбоос маань тархинд ингээ зан үйл болоо хадгалагдчих нь шүү дээ. Дараа нөгөө хүүхэд маань бухимдсан үедээ тухайн яг хүн анзаарах юм бол нөгөө ууралсан яг тэр мөчтөө болвол ерөөсөө бие хянах чадвар нь маш мууцсан байдаг. Ягаад гэвэл хүний тэр нөгөө ухамсартайгаар бодож сэтгэх чадвар маань багасаад нөгөө сэтгэл хөдлөлийн хэсэг маань идэвхтэй ажиллаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө загвараа ерөөсө бэлэн загвараа аваад тэрүүгээрээ л ингээл ажиллаад байна гэсэн үг хэлээсээр тий бодож тунгаахгүйгээр хонсоргоо тэр тогтсон зан үйлээ шууд гаргана. Шууд тэр зан үйлээрээ л ажиллаад байна гэсэн үг. Нөгөө тогтсон зан үйлээ л эргэж сэргээж гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө цогтөг зоддог тэр нөгөө хашгирдаг уурладаг ёмо тоглоомоо хэмхэлдэг тэр зан үйлүүд маань ингээд хүүхдэд маань тогтчих юм бол эргээл том болсон байна ч гэсэндээ нөгөө ууралсан үедээ эргээд нөгөө хүн цогтөг ч юм хүн рүү хашгирдаг уурладаг юм хэрэлддэг ч юм уу те ийм загвар ингээд үлдчихнэ гэсэн үг. Тэгэхээр бас эцэгчүүд маань хүүхдийнхээ уураа хэрхэн удирдах яаж гаргаж тайвшир сурах нь гэдэг дээр нэг мэдрэмжийн чөлөөтэй илэрхийлэхийн тулд гээд зүгээр ингээ хүүхдээ өөрийнхөө нь хайчихгүй бас хүүхд чинь юм хумаа аваа шидлээд одоо цаас мас төвтрийн цаас маснууд ураад ингээд хамлаа за уураа гаргаад тайвширч байгаа юмаа гэж зөнднөө орхиж болохгүй юм шиг тийм ээ. Энэ бол буруу арга гэд магадгүй өөр арга хүүхдтэй заач илүү эерэг арга заач. Илүү эерэг зан үйлийг тогтоох нь шүү дээ. Ууралсан үед нь яг мэдээж хэрэг жоохон тайвшрах цаг хугацаа өгөж болно. Гэхдээ тухайн үед тайвширсны дараа нөгөө аруудаасаа ингээ баг багаар сургана гэсэн үг. Жишээ нь одоо тий нөгөө ууралсан үедээ хүн ямар харагдах нь гэдэг талаас нь ингээд тий зураг одоо юм бэлэн юм одоо хүний юм дүрстэй юм зураг ингээ үзүүлж байгаад тий за чи ингээ харандаанууд өгөөд чи ууралсан үедээ яг хаан чи ямар мэдрэмж төрж байна тэрийг ингээд өнгөөр илэрхийлээ бодуулж болдог байхгүй юу. Одоо тэгээ чи энэ хоолоон дээр ингээ аягуусаа нэг халуун өргөд байна гэх юм бол тэр хэсгээ улаанаар бодож болно тий. Эсвэл зүрхэн дээр ингээд зүрх хурд урдан цохилоод байна. Зүрх айгүй эвгүй таагүй мэдрэмж төрөөд байна гэх юм бол хараар ч юм уу цэнхрээр ч юм уу тий. Хүүхэд энэ ямар ч өнгө байж болно.
Тэрийг ингээд те өөрийгөө мэдрээд өөр дөрөө төвлөрөөд тайвшрах хугацааг ингээ олгож болно гэсэн. Эцэгчүүдээс нэг яг хүүхдийн сөрөг сэтгэлтэй холбоотой санал асуулга авсан. Тэрнэр 50-аас дээш хувь нь баг хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөлийг ер нь хуваалцъя гэж боддог. Өөрийгөө хуваалцж ийн гэж ойлгодог. Гэхдээ би яг ямар арга барил, ямар үед нь хэрэглэх вэ гэдгийг мэддэггүй. Энэ талын мэдээлэл хомос байдаг гэсэн хариултууд маш их ирсэн байсан. Жишээлбэл яг хүүхэд за гэртээ бол ингээд сэтгэл хөдлөлөө дураараа гаргаж илэрхийлж болоо. Тэгвэл гадаа нөгөө нэг дэлгүүрт ч юм уу, гадаа ч юм уу хүүхэд ингээ ууралдаг, хашгираад хичлээ дуунах гад ч юм уу. Энэ үед одоо би яг яхаа мэддэггүй нөгөө бусад хүмүүсийг таван айлд оруулахгүй тул шууд л чи уурлахаа боль гэд шууд таслан зогсоодог өөр ер нь яах ёстой юм бэ гэдэг асуулт ирсэн. Энэ тал дээр та зөвлөх баггүй ч. Тэр эхлээд яг тохиролцох гэж үзнэ. Тэ ээж нь ингээ дараа авч өгье ч гэдэг юм хэрвээ ингээ юм авах гад уйлж ивэл тэ эсвэл одоо юу гэдэг за энэ удаадаа ингээ энэ арай нэг жижигрөөс өөр юм энийг өнөөдөр авчиг дараа хоёлаа тгий гэж ингээ тохиролцож чадвал сайн. Хэрвээ ингээ ойлголцож чадахгүй байгаад ах юм бол тэ тухайн яг анхаарлыг өөр тийш шилжүүлэх гэж оролдоно. Хүү тэр хөөрхөн болжмор хараа ямар хөөрхөн юм бэ гэдэг юм уу те. Өө тэнцэд ямар хөөрхөн нохой явж ийн хардаа гэл ингээд гэх юм бол бас сатаарч болно. Эсвэл бүр аргагүй төрөх юм бол жоохон тайвширтал нь те нөгөө хүүхдээ тайвширтал нь харж одоо тайвшрах хугацаа өгж бас болно. Гэхдээ энэ аргууд бол ерөөсөө яг тухайн мөчөд л үйлчлэнэ. Тэгтэл одоо энэ тухайн мөчийг ингээд өнгөрөөсний дараа нөгөө хүүхдээ тайвширсныхан дараа нь хоёулаа эргээ дахиад нөгөө дараа яаж уурлахгүй байх уу гэдэг рүүгээ орох хэрэгтэй. Энэ сэтгэл засал гэж одоо ярьдаг шүү дээ тий. Энийг бол ярина гэсэн үг. Уг асуудлыг нь олоод шийднэ гэсэн үг. Тий. Яг юунаас болж уурлсан юм? Тэр уурлаад байгаа тэр шалтгааныг нь гин эцэг их тухайн үед одоо шийдэж чадах юм уу чадахгүй юм уу боломж байгаа мó байхгүй мó тий. Энэ дээр ингээд баг гэж бодлогоо л ингээл ярилцаал тайлбарлаа тий. Одоо тэгээ ууралсан үед зүгээр одоо чи ингээ тий би тэгмээр байна гэдэг тэр хүсэлтэй ээж аавда яаж илэрхийлж сурах вэ? Тий тэгвэл ээж аав нь эргээгээд бас ямар хариу өгдөг байх вэ? Энэ ингээд эрэг зан үйлийг ингээд суулгах хэрэгтэй аваад байгаа байхгүй юу? Ээж аав хүүхэд хамтдаа. Жишээ нь одоо амар халуун өдөр ингээ явж байгаа зайрмаг авъя гэдэг хүүхэд уйлж гэж бодъё л да тий. Тэгэх юм бол яг тухайн үед одоо саяны хэлснээр ингэж нэг анхаарлыг сарниулдаг ч юм уу те эсвэл одоо ямар нэг байдлаар хэрвээ үгүй гэсэн бол яг энэ үгүй гэсэн дээрээ бат бас зогсож сурах хэрэгтэй. Тэгэхгүй уйлахаар нь нөгөө хүссэн зүйлийг нь өгөөд ах юм бол уйлахаар өгдөг гэсэн холбоос л эргээл бас тогтхоно шүү дээ. Яг энэ дээр нэг ээжээс асуулт ирсэн байна. Бас хүүхэд нь 2 настай. Тэгээ чихэр аав нь эднэгээ байнга ингээ уйлдаг. Тэгээ төвхгүйгээ тэгэхээр бүр ингээд газар унаад хийчлээ гар хөллөө ингээд савчаад тэгээ уйлдаг. Тэгээд яаж иж байгаа чихэр авж иж дууга болдог. Заримдаа ингээд чихэр өгөхгүй бол бүксэн дээр нь алгадаг ш тохиол гардаг. Тэгжиж за чихэр идэж болохгүй мэн гэж ойлгодгоо. Тэгээ би энэ одоо яах ёстой юм бэ? Яг энэ үед гэх тийм хариулт ирсэн. За одоо яг одоо саяны ингээл кейс ингээ ярьлаа. Одоо чинь эцэг за чи нэг ээж байгаад те манай хүүхэд ингээ чихэр амаар авах гээд идэх гэдэг гэл одоо саяны юу хүүхдийн тухай надад одоо сэтгэл зүйч дээрээ ярьж гин гэж төсөөлөе те. Тэгэх юм бол саяны сэтгэл зүйч яадаг вэ гэхэлэр ингээ сонсч ирсэн чинь сая бол одоо нэг хэд хэдэн алдаа анзаарэгдэж байгаа байхгүй юу хүмүүжлийн. За жишээ нь авж салдаг гэж юм те. Тэгэхээр яг саяны хэлсэн шиг тэр ээж болвол яадаг байх нь хүүхдээ ойрлоод уйлахлаар нь өссөн юм өчтдөг байх нь шүү дээ. Бүр уйлаад болохгүй болохоор нь тайвшруулахын тулд өчтдөг байх нь. Тэгэхээр нөгөө хүүхэд бол уйлах юм бол ээж миний өвөнд орно гэдэг ийм зан үйл тогтоод ойлгоод бол эхэлсэн байна шүү дээ. За энэ нэг алдаа ах нь. За хоёрдугаар алдаа нь болохоор бүр болохгүй бол бүксэн дээр нь алгаддаг гэж байна шүү дээ тий. Одоо энэ хэдэн настай хүүхэд болоод чихэр нэхэд уйлж байгаа. Нөгөө ээж нь бас яагаад тий бүксэн дээр нь алгадахын буруу зан үйл хүмүүжлийн буруу хэлбэрийг бас хэрэгжилж гин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ иймэрхүү алдаанууд
байна гэсэн үг байна. Тэрнээс гадна бас юу яаж байгаа нэг эцэг яг иймэрхүү тохиолдолд тулгарч байгаа эцэгчүүд яагаад хүүхдээ уйлаад монгод нэрийг өгөөд байна гэхэлэр би уйлахгүй ингээд хайжаад ингээд орхичлоор хүүхэд маань намайг тоохгүй байна гэсэн мэдрэмж авчих үе дээ гэдэг нэг айдас бас байдаг. Энэ ер нь боломжтой юу? Бүр одоо хайхрахгүй орхин гэсэн үг бол биш шүү дээ тий. Түр ингээд тайвширтлан одоо тухайн хүн маань бол ярилцаж болно шүү дээ. Одоо яг ямар ч зэнтэй чихрийг бол өгөхгүй нь байна. За тэгээд дараа нь ингээд тайвшрах боломжийг нь олгоно. Тэгэхдээ юу гэж хэлэх вэ гэхээр за ээж нь за миний хүн ингээд жоохон тайвширж агаарай. Тэгээ ээж нь тайвшрахтал нь хүлээж байгаа шүү. Миний хүн тайвшрахаараа ээжтэй ирээрээ гэдэг ингээд хэлж болно шүү дээ. Эсвэл миний хүн тайвшраад хүрээд ирвэл ээж нь тэрж өгнө шүү. Тий. Ээж нь ингээд тайвширт нь хүлээгээл байгаа шүү гэд ингээд хэлчих юм бол тэр хүүхдэд орхигдсан юм шиг мэдрэмж авахгүй байхгүй. Тэгэл хэсэг хугацаанд уйлж байгаа л хүүхэд аяндаа өөрөө тайвширна шүү дээ. Тэр тайвширсан үед нь ээж юу ч болоогүй юм шиг ирээд хүүхдтэйгээ тоглодог юм бол тэрвэрч юм уу тэгээ нөгөө буцаад нөгөө тухайн үед бол нөгөө ээжийг жоох үзээд байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийг арилтал нь одоо эрэг харилцаа үүсгэж өгнө. Тэр нь ууралсан гэдэг энэ дээр ярьж байхад бас уурлахын маш том нэг шалтгаан нь урам уграх байдаг юм шиг одоо санагдсан. Жишээлбэл би энэ урам уграх гэд энэ номыг ингээд уншиж хахад энэ урам уграхаар хүнд юу мэдрэгддэг вэ гэсэн чинь урам уграхаар ингээд гуниглан, уйлна, уур хүрэн бүх зүйл муухай санагдана. Харин заримдаа бүр ингээд уйлж хашгирмаар газар дэвсэлмээр санагддаг гэд. Тэгээ яг нөө урам угрсан үед чинь бас гаргаж байгаа тэр одоо характерууд нь ууртай айгүй адилхан байна. Тийм. Жишээлбэл энэ дээр ингэж байгаа юм л да. Яагаад урамч нь хугардаг вэ гэсэн чинь амархан сурчхандаа гэж бодсон ч чадахгүй байх үед ангийн найз маань төрсөн өдөртөө урихгүй бол эсвэл ах маань надтай тоглоно гэж хэлчихэд мартцсан байх үед миний одоо урам угардаг. Тэгээ урам угараар яана вэ гэхлээр уйлдаг гэж, уур нь урдаг гэж, газар дэвсэлтэй тийм ээ гэж тэгж байна. Одоо жишээ нь тийм яг хурдан сурчиндаа гэж бодсон байна тий. Тэгсэн чинь чадахгүй байсан гэж штэ. Тэгэхээр одоо энэ жишээн дээр ингээл ярих юм бол энэ хүн чинь ер нь юмыг ингээ маш багаар эхэлдэг шүү. Зүгээр чадахгүй байсан ч гэсэндээ зүгээр шүү. Тэ болохгүй бүтггүй байсан ч гэсэндээ зүгээр гэдгийг л чадахгүй яжаал сурдаг штэ гэдэг энэ ойлголтыг л хүүхдэд өгнө гэсэн үг байхгүй юу. Хичээсээр өдөр давцаараа л сайн зурдаг болно. Зурж чадахгүй байсан ч зүгээр гэдэг энэ одоо нөгөө хүлээлтээ эн чинь намсгаж өгж байгаа байхгүй тий. Тэгэхээр бүр анхны өдрөө ирээл шууд дугуй унаа сурчин гэж бодож болохгүй нь шүү дээ тий. Эн чинь эхлээд чадахгүй байж байгаа багаар хичээлсээр хагаад сурна гэдгийг л хүүхдэд ойлгуулчвал урам хугарах нь багасгана шүү дээ. Тийм. Яг энэ урам хугартай холбоотой уурлах юм хүүхдүүдийн дунд бас аюу их тохиолдсон юм шиг байна. Жишээлбэл манай хүү блокоор аюу өндөр байшин үрж байгаа. Тэгээд нөгөөд ингээд нурж унаасалахгүй. Тэгээ 2 3 дахин оролдоо чадахгүй болонгууд нь шууд гээл уйлан дуурал. Тэгээ эсвэл ингээд тоглоом ингээд тараач хийчихэнгуудаа өөр жишээ яваад өгдөг байхгүй. Тэгээд би энэ номыг уншичаа. Тэгээд за хүүхэд маань яг урам хугарснаасаа болоод уурлаад байгаа юм байна гэж бодоод зүгээрээ миний хөө ингээд нурсан ч гэсэн хойлоо дахиад хийж штэ. Эсвэл ээж нь чам туслая ингээд хамтдаа хийгээд тэгээд тийм арга хэрэгэлдэг. Гэхдээ тэр нь яг ингээд амар учиргүй урд үдээ байгаа үг нь одоохондоо надад мэдэгдэггүй. Гэхдээ ямар ч байсан энэ хүүхдэд маань нэг тийм эерэг зан төлөв болж суух ахаа гэж бодсны үүднээс л би одоо хийгээд байдаг. Тийм байна те. Чи болохоор айгу бас сайн энэ хүүхдийн сэтгэл хөдлөлийг бас ингээ айгу ойлгоод ингээд бас сураад айгу чамд бас баяр өргөмөр юм тий. Тэгээд саяны тохиолдолд болохоор хүлээлтээ багасгах гэдэг маань юу гэсэн үг гэхээр одоо эхний ээлжинд ингээд 2 блокийг нийлүүлээд эн чинь чи та мундаг байна гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Тий. Дараа нь ингээд 3 ингээд давхарлаад 3 блокийн хооронд дээр нь давхарлангуудаа өчигдөр 2-ыг хийсэн чинь өнөөдөр 3 болцсон байна шүү дээ. Ингээ багаар өндөрлөж болно гэх юм шүү дээ. Дараа нь ингээд 3 4-ийн хооронд нь холбоот ч юм уу. Ингэж явна гэсэн үг байхгүй юу?
Тэгээд шууд нэг өдөр шууд юм өндрийг хийхгүй нэ штэ тий. Ингэж дасгаж жагаад хийж байгаа нөгөөх маань би эхний удаад л ерөөсөө чадж байгаа мэдрэмж авчвал дараа нь ингээ бага хичээлээд авах байхгүй юу. Тий ингэж л хүүхдтэйгээ ажиллана гэсэн үг. Тэгээд энэ одоо зочноор хүрэлцэн ирээд сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар бид бас яг хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөлүүд болох энэ айх сандарч төвших гэдэг энэ сэтгэл хөдлөлүүдийн талаар товч ярилцах болно. Тэгээд бид баяртай хамт байгаарай. Баяртай.